Ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ бодлогын тэргүүлэх 8 чиглэлийг тусгасан байна. За үндсэн тэргүүлэх энэ 8 чиглэл дотроо хүний хөгжил, тэр дундаа боловсрал, эрүүл мэндийн шинжил, хөдөлмөрийн бүтээмж, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг оруулж ирсэн сайшаалттай санагдаж байна. За тэгээд маш тодорхой 4 асуулт асууна. Бүрэн тодорхой хариулж өгөөрэй гэдгийг хүсье. За нэгдүгээрт нь боловсрол зориулдаг улсын төсвийн санхүүжилтийг тодорхой босгохтой болгох зайлшгүй шаардлага байгаа нь багш ажилчдын тэмцэл шаардлагаас бол маш тодорхой харагдаж байна. Тийм учраас энэ эх 5 жилд боловсрол зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6, төсвийн зардлын 20%-аас багагүй хэмжээнд оруулах боломж байна уу? Манай улсын засгийн газар олон улсын өмнө үүрэг хүлээж Инчооны тунхаглалд гарын үсэг зурсан ийм юу байгаа шүү дээ 2015 онд. Өнөөдөр 10 жил өнгөрчөөд байхад энэ хэрэгжээгүй байна. 30 онд энэ Инчооны гэрэг юу яаш штэ дүгнэн. Тэгэхээр энэ дээр бол манай засгийн газар зайлшгүй энэ асуудал дээр онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлье бас асууя. За хоёрдугаарт бол боловсролын салбарын төсвийн шинжилгээний үр дүнд 2022 оноос гүйцэтгэл үр дүнгийн санхүүжилт рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, мэрэгжлийн боловсролын сургуулийн нэг сурагчид ногд хувьс зарлалын хэмжээгээр илэрхийлэгддэг. Өнөөдөр нэг сурагчид оногдох хувьсгал зардал маань $400 байгаа. Тэгэхээр энийг бас $1000-тай тэнцвүүлэх ийм арга хэмжээг авах уу? Энэ 5 жилийн төлөвлөгөөндөө. За 3-дугаарт боловсролын салбар боловсон хүчний хомсолд орсныг бол бүгдээрээ мэдж байгаа. Энэ яагаад боловсон хүчний хомсолд ороод байгаа нь бол үнэхээр тодорхой биш шүү дээ. Багшийн цалин ус нийгмийн баталгаа. Тэгээ эх 5 жилд багш ажилчдын үндсэн цалин хэдэн төгрөгт хүрэхээр төлөвлөж байгаа вэ? Мөн багш ажилчдад өөр ямар нийгмийн баталгаагаар хангах ийм төлөвлөгөө байгаа вэ гэдгийг бас асуумаар байна. Энэ 5 жилийн төлөвлөгөөнд дотор. За 4-дүгээрт эх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр шинжилэгдэнэ. Үндсэндээ дунд ахлахангийн сурагчид маш олон хичээл үзэж судалж байдаг нийгмийн шүүмжилд бол өртдгөө. За ингээд дунд ангийн сурагчид бол 7 хоногт 18 хичээл заавал судална гэдээ үзэж байгаа. Тэгэхээр энэ үүнийг бодиттой бууруулах ямар шинжилгээг төлөвлөж байгаа вэ гэдгийг бас асууя. 4 асуулт асууж байгаа шүү би. За боловсролын сайд, учрал сайд, сангийн ерөнхий сайд. За. Зандаш ерөнхий сайд хариулъя. За мөнгөтэй гишүүний асуултанд хариулъя. За хүний хөгжил бол хамгийн том мега төсөл байна гэсэн боловсрол зарцуулдаг 1 төгрөг ирээдүйн 28 төгрөгтэй тэнцдэг. Энэ манай хөгжлийн хамгийн гол тулгуур салбар бол боловсролын салбар мөн. Одоогийн байдлаар боловсролын салбар зарцуулж байгаа зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2%, за төсвийн зарлагын 16.4%-ийг эзэлдэг. За бусад улстай олон улсад хүлээн зөвшөөрөөд бидний тунхаглалд нэгтгэдэг. Харьцуулахны зүйлд бол Монгол улс бол хүүхд залуучуудын ороо. Сая 145,000 хүүхэд сургууль суралцж байна. 3.1 нь Суманд, энэ 60% нь Улаанбаатар суралцж байна. Тэгтэл багш нарын 3.1 нь Улаанбаатарт ажиллаж байна. Гэх мэтлийн суралцсан хувьсгал хийх шаардлага. ЮНЕСКОгийн сая баталсан боловсролын салбарт хийх өөрчлөлт шинжилт бол энэ 21-р зам технологийн үед суралцсан хувьсгал. Teaching гэдэг хандлагаас learning буюу суралцах руу, заахаа суралцах руу шилжсэн том хувьсгал хийж байгаа. Ийм учраас багш эрдэм мэдлэгийг өөрийнхөө эрдэм мэдгийн далаагаас хүүхдүүдэд зөөдөг биш. Хүүхдүүд эрдэм мэдгийн далаа руу багш хөдөлж болж тэндээс хүүхдүүд цар хэмжээгээр хүртдэг. Энэ шин суралцсан хувьсгал бол боловсролын салбарын зардлыг үр ашигтай болгох. Энэ багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх том өөрчлөлт шинжилт болно. Бид хөтөлбөрт суралцсан хувьсгал хийхээр төлөвлөж байна. Манай 26 онд 5.3 их найдын зардал төсвөлснөөс ер нь бид 93,353 мянган багш ажилчид оронтой байгаа. Энийг бараг тийм хагасны ажилчид боловсролын салбарын ажилтгасад тийм хагас нь багш нар байгаа. Багш нарын хүрэлцээ муу байгаа таны хэлж байгаа зүг 7,000 багшийн оронтой дутуу өнтер гэсэн тооцоо судалгаанууд байна. Ийм учраас энэ зохиц реформыг хийх замаар боловсролын салбарын үр ашгийг сайжруулах замаар бид ойрын хугацаанд 27-8 оноос
багш нарын цалин 3.5 саяд хүрэх талаар одоо бас ажиллаж байгаа. Тэр талаар таны санаачилсан бас хуулийн төсөл дээр бас багш нарын нийгмийн асуудлыг шийдэх тодорхой санаачлалуудыг бас бид дэмжиж энэ хуулийн төсөлд хамтарч ажиллая гэж байгаа. Энэ асуудал ч гэсэн энэ хөтөлбөр туссан байгаа. Тийм учраас ер нь энэ боловсролын салбар дээр зохиц реформ их тэ уялдаж багш нарын цалин хөлсийг үргэлжлэн нэмэгдүүлэх шаардлагатай. Яг үндсэндээ манайх шиг ингэж олон хүүхэдтэй харьцангуй одоо Аз дэлхийн хэмжээнд манайх хүн амын 3.1 хүүхэд тийм улс баг. Ягаад гэвэл нөгөө алтан хагаас хойш төрөлтийн хэмжээ нэмэгдсээр байгаа дэлхийн түвшнээсээ манай одоо боловсролын салбарын ачаалал хичнээн сургууль шинээр барих шаардлагатай болж байна. Тэрний дагаад багшийн оронтой хэрэгцээ яаж нэмэгдэж байна? Энэ бол нэг талаас төсвийн ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч ирээдүйдээ маш сайн төрөлт нэмэгдэж. За Наранбаяр сайд хариулах. Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр энэ чууны тунхаглал 2015 онд гарснаас хойш энэ хугацаанд бид энэ төсвийн зарцуулах хэмжээг энэ рүү ойртуулах юм шаардлага бол бий. Ингэж байж энэ боловсролд хоригдлогдсон олон жилийн асуудлуудыг бас шийдвэрлэх боломжтой болно гэж харж байгаа. Энэ тал дээр бол би тантай бас санал нэг байна. За өнөөдөр бол нэг сурвалжлагчид оногдож байгаа 1-р ангиас 12-р анги хүртэл бол ялгаатай байгаа. Хувьсах зардлын хэмжээнд дундчлаад үзэх юм бол 2.3 сая. Үнэхээр хувьсах зардлаар дамжуулж энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх юм бол олон асуудлыг шийдэх боломжтой. Боловсон хүчний дутлалын тухайд бол бас энэ багш нарын цалин хөлс нийгмийн баталгааг сайжруулах замаар багш мэрэгжлийг зорж ирэх ийм одоо залуусыг нэмэгдүүлэх юм бодлого барьж байгаа. Тэгснээрээ бол энэ 5 жилийн төлөвлөгөөнд бол мэрэгжлийн багшаар бүрэн хангагдсан цэцэрлэгийн хувь хэмжээг 95%, за стандарт техникийн зохицуулалтын шаардлага хангасан цэцэрлэгийг